Хөдөө аж ахуйн их сургуулийн магистр докторийн сургууль нэмэлт дэлсэлтэй авч байна. Магистр докторийн сургууль нь мал эмнэлэг, мал аж ахуйн салбараар мал эмнэлгийн эмзүй, мал эмнэлгийн паразит өвчин судлал, мал эмнэлгийн ариун цэврийн хяналт үнэлгээ, мал амтны халдварт өвчин эмгэг судлал, мал амтны халдваргүй өвчин эмгэг судлал, мал эмнэлгийн эмнэлзүй, магас сүм бүтээгдэхүүн судлал, биотехнологи, тэжээл бэлчээр судлал, зоо инженер, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн үнэлгээ, таваар судлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хийм технологи, загас үржүүлэг аж ахуй зэрэг хөтөлбөр. Агроэкологи байгаль шинжилэл газрын харилцаа салбараар байгаль орчны хяналт үнэлгээ, байгалийн аялал жуулчлал, эколог, агроном, хөрс судлал, агрохим, ургамал хамгаалал, хорио цэрийн хяналт үнэлгээ, ургамлын нөөц биоил төрлөл, селекц, үрийн аж ахуйн агроном, жимс, ногооны аж ахуй, газар тариалангийн аж ахуй, ургамлын аж ахуй, ойн зохион байгуулалт, газар зохион байгуулалт, ландшафтын архитектур, газрын үнэлгээ ашиглалт, газрын кадастр зураглал, газар зүй мэдээллийн систем зэрэг хөтөлбөр. Инженер, технологи, эдийн засаг мэдээлэл зүйн салбараар хөдөө аж ахуйн эдийн засаг, бизнесийн менежмент, маркетинг, нэгтлэн бодох бүртгэл, статистик, математик загварчлал, машин механизмын ашиглалт, механик инженер, хөдөө аж ахуйн цахилгаан хангамж, програм хангамж, мэдээллийн систем, усны менежмент, хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрөөр магистр докторийн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Мөн дотоод хэргийн их сургууль хөдөө аж ахуйн сургуулийн хамтарсан магистрийн эдийн засгийн аюулгүй байдал хөтөлбөрөөр элсэлт авч байна. Магистр докторийн сургалт нь өдөр ичнэ онлайн хэлбэрээр явагдах бөгөөд эдгээр ангиудаас сонгон суралцах бүрэн боломжтой. Сургалтын давуу тал онцлог. Сургалтын төлбөр харьцангуй хямд өгөөд боловсролын зээлийн сангаас олгож байгаа оюутны хөгжлийн зээлээр суралцах боломжтойгоос гадна мал эмнэлэг, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр 100% онлайнаар сургалт явагдах тул та бүхэн амжиж бүртгүүлнэ. Сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 10 77 77 99 10 62 56 91 91 92 91 88 80 60 20 утсаар лавлана.